сайн уу? Баярлалаа, баяртай. Чи царилэг байна уу? Тий. Хамгийн хэцүү хэл Монгол хэл байна. Цаасаараа их архиусан нэг сонирхолтой. Анхудаа их архиуч хэрэгтэй байсан тий. Гүрэл хэрэгтэй, ус хэрэгтэй. Хийж чанда. Жорын зааж өгсөн. Юу сорсан яага читэн байдаг ийм юм асуудаг Монголын соёл. Унгар ус утсан тэгээд тий унгар ус дуртай. Гэхдээ Монгол усын нутаг шиг байна. Сайн бацгаана уу? Монгол хэлээр ярьдаг дэлхийн ураатай Шаржигнуур бичэн подкастын маань шинэ дугаар эхлэж байна. Манай подкастын гол зорилго монгол хэлээр зөвхөн Монгол улсад ярих төдийгүй дэлхийн нийт монгол хэлээр хэрхэн ярьж, хэрхэн хэрэглэж байгааг түгээн дэлгэрүүлэх зорилготой юм а. Миний хамтран хөтлөгчөөр Япон улсын иргэн Монгол улсад олон жил амьдарч байгаа монгол хэлээр маш сайн ярьдаг Шимамуру Шамон хамтран оролцож байна. Харин өнөөдрийн зочин бол Унгар улсаас ирсэн Монголд суралцж амьдарч байгаа оюутан бүсгүй байна. Та өөрийгөө танилцуулж өгнө үү? За самэцэнэ би Унгар улсаас ирсэн одоо мөсөн оюутан байдаг. Намайг Америка гэхдээ хэцүү байвал Монголын анка байж болно. Би энэ 4 дугаар жил байдаг. 4 жилийн өмнө ирсэн. Яхэ. Монгол гажиг байна уу? Монгол гажгүй гайгүй. Сайн байна. За манай нөгөө подкастын маань өөрөө одоо нэр маань Шаржигнуур бичэн баггүй юу? Тэгээд энэ бичээнийг идэж үзээд ямар амттай гэс бид нэр хавцаж. Цай хамгийн сайн амттай. Жижиг snack mag бас хамгийн амттай байна. Сайн байна. Халуун. Баярлалаа. За тэгээд бид нартай хамтран ажиллаж байгаа Coffee and Wine House-ийн хамт олондоо маш их баярлалаа. Та бүхэн бас Coffee and Wine House-аар үйлчлүүлж, кофегийн офист ажилладаг хүмүүс маань бас дуудлагаар авах боломжтой байдаг шүү. Манай подкастн дээр одоо тухайн Coffee and Wine House-ийн маань нуцны дугаараа асуулт руу орохудаа хэвлээ. За тэгье. За анка маань Монголд хизээ ирсэн бэ? Яагаад Монголыг сонгоод ирэх болсон бэ? Монголд за анхудаа 5 жилийн өмнө ирсэн. Гэхдээ нэг жилийн цусан Монгол улсын их сургуулиас хэлний бэлтгэл авсан. Дараа нутаг явсан. Яагаад гэвэл би Унгар улсад Монгол судлаачин мэргэжлэлтэй байсан. Тэгээд энэ дараагийн жилд анхудаа ирсэн бол дараагийн жилд диплом авч хэрэгтэй байсан. Тэгээд эндээс дараа би бодсон за би буцаж ирмээр байна. Тэгээд олон удаа Монголд оюутны визтэй орж гайгүй. Ингээс тэгээд би дахиад нэг удаа 5 жил энэ сумаар байсан. Тэгээд дахиад нэг удаа оюутны визтэй ирсэн. Дахиад нэг удаа хэлний бэлтгэл авсан. Тэгээд одоо би Монгол улсын их сургуулийн олон улсын харилцааны мэргэжлэлд сураад. Яагаад Монголыг сонгосон бэ? Тий, яагаад Монгол зөндөө улсаа шүү дээ, тий. Энэ жаа хэцүү асуулт. Энэ анхудаа ирсэн дараа за of course би Монгол судлаачин дипломтой байсан. Ингээс тэгээд ирсэн анхудаа яагаад би ирсэн би энэ Монгол судлаачин мэргэжлэл Унгарт миний бодлоор энэ би жахан хүүхэд байсан. Хамгийн олон домог сонсон. Дараа сургуульд түүхэн хичээтэй байсан. Тэгээд ингээд би бодсон за Монгол улс хамгийн сонирхолтой байна. Тэгээд дахиад юм бас сурмаар байна. За би ч бас гадаад хүн байгаад анзаарч байна тий. Анзаарч байгаа тий. Заавчлаа. За Монголд анх ирэхэд танд хамгийн хэцүү санагдчихсан зүйл юу вэ? Хамгийн хэцүү. Хамгийн хэцүү. Яамаа гिचмээр. Хэл.
Тэгээ хийцүү байсан Монгол хамгийн хэцүү тий. Тэгээ анхудаа ирсэн би лингвистик сурсан гэхдээ өнөөдрийн монгол хэл мэдсэнгүй. Жаа сайно баярлаа хэлж чадсан гэхдээ өөр юм чадахгүй байсан. Игээсээ дэмий хэцүү байсан. За монгол хэлний юу н хамгийн хэцүү байсан бол одоо аваа хэцүү байсан уу эсвэл одоо хэл зүй хэцүү байсан уу? Хэл зүй. Одоо бас хэцүү. Хамгийн хэлд сурахад нэг хэцүү байсан одоо үг. Тэгээ өгнөд би шинэ өгнөд хамгийн одоодаа сонсоод гайгүй. Гэхдээ магадгүй нэг удаа уншаад анхудаа сонсоод би дараа би юм сонсон баярлаа. Монголд ирэхээс өмнө Монголын тухай юу ямар төсөөлттэй байсан бэ? Хамгийн анх Монголд ирэхээс өмнө за ich Mongol улс Унгар улсын юу neighbor байсан. Игээсгээд Унгар улсад бид ийм дунд сургууль сураад баг сургуульд жахан энэ дэсэн сод гэхдээ хамгийн олон Унгарын хүүхдүүд бид Монгол улсаас яриад одоо энэ тухайн хичээл бид ийм мэдэхгүй ягаад гэвэл бид Tataric invasion хэлээд тэгээд бид эндээс сураад Чингис ханаас сураад Бату ханаас сураад их сургуульд бүгд юм сураад сонсоод уншаад Монголын түүх Монголын нууц товчоо бүгд юм сурч хэрэгтэй. Тэгээд би хүүхэд байсан бол бас Монгол улс байдаг ийм мэдсэн ямар нэгэн хамгийн том хүн Монголоос ирсэн бас сонсон тэгээд энэ Унгар улстэй бас тухай байсан юм бас мэдсэн. Гэхдээ их сургууль явж хэрэгтэй байсан. Ягаад гэвэл бид Монгол улсаас жаахан сураад гэхдээ их сургууль өнөөдрийн Монголын улсын тухай бас сураад хизээ Хятад улсаас independent байж болсон тэгээд хизээ магадгүй нэг Монголын улс их Монгол улс хизээ юу досон ийм дунд сургууль бид сураагүй. Ингэсгээд хамгийн их сургууль хамгийн хэрэгтэй байсан. Анка маань одоо ингэж юм л та Монголд ирэхээс өмнө Монголын түүхийг их уншиж байсан. Чингис хааны тухай түүхийг, Бат хааны тухай түүхийг уншиж байсан гэж байна. Яагаад энэ манай Монгол улсын хаадын түүхийг ер нь ингэж судалж уншихаар болсон бэ? Яагаад гэвэл Чингис хаан бүгдээрээ мэднэ. Унгар улсад, миний бодлоор Япон улсад, Солонгос бүгдээрээ мэднэ. Бату хаан бас Бату хааны алтан орд Европт ирсэн. Тэгээд ингэсэг Европын тухайн талд бас байдаг сурч хэрэгтэй, мэдэж хэрэгтэй. За монгол хэл сурч эхлэхэд хамгийн хэцүү санагдсан зүйл юу байсан бол хичээл зэрч хэрэгтэй. Оноода Монгол улсын их сургуулийн хэлний бэлтгэлийн хичээл 7 цаг 40 минут эхлэв. Өглөө ёо. Өглөө 7 цаг. Өглөө бас хэцүү байна. Тэгээд Унгар улсад магадгүй дунд сургуулийн хичээл 7 цаг 40 минут эхлээд гэхдээ их сургуульд бас юу энэ ахлах сургуульд яваад олонда 8 цагт эхлээд юм байдаг. Эхлээд хичээл байдаг. Ингэсгээд хичээл явж хийцүү байсан. Бас шинэ найзууд авч хэрэгтэй байсан. Бид бүгдээрээ жаахан монгол хэлтэй байсан. Олон Япон, Солонгос оюутнууд байсан. Өөр монгол оюутнууд байсан. Тэгээд бид юу олонда яарч чадахгүй байсан. Хэр олон найзтай болсон бай Монголд ирээ. Тэгээд одоо нөгөө бусад улсын оюутнуудтай монгол хэлээр ер нь хэр ойлголцдог болж байна? Бусад улсын оюутнуудтай би олонда монголоор ярьдаггүй.
Гэхдээ Монгол хүмүүстэй магадгүй дэлгүүрт яваад, эсвэл найзуудтай магадгүй кинод гин театрт яваад, худалд яваад тийм монголоор ярьдаг. За монгол хэлээр буруу хэлээд инээсэн, ижсэн дурсамж байна уу? Устар шоолуулсан ч юм уу. Одоо нэг монгол хэлээр гадаад хүмүүс хэлж чадахгүй манай Монголд үг байдаг л да. Жишээлбэл нөгөө халбаг молко эсвэл нөгөө байсан байхгүй юу лөө. Чи энэ одоо үг шиг юм хэлж чадахгүй тий. Тэгээд бусад хүмүүст ингээд шоолуулж ирсэн. Сайн мэдэхгүй. Хамгийн сайн мэдэхгүй. Миний бит хоёрын монголоор ярьж байгааг хэр сайн ойлгож байна. Тийм ойлгож байна. Байвал хэлээрэй заяа. Одоо надад гайгүй. Гэхдээ миний бодлоор магадгүй би миний өрөөгийн найзуудтай ярьдаг. Тэгээд миний өрөөгийн найз ийм сонсоод миний бодлоор ийм охин ойлгож чадахгүй Вьетнамаас ирсэн. Тэгээд ийм охиныг 2 дугаар жил байдаг. Тэгээд олонуда асуусан за хичээл ойлгож гинөө ойлгохгүй мó. Тэгээд ийм охин юм ч Ачаахгүй. Бүгдээрээ ойлгохгүйсэн. Тий, бүгдээрээ ойлгохгүй. Би бас 2 жил өмнө хичээл хийсэн юм ойлгож чадахгүй байсан. Тэн соосоо тэгээ ийм юу бэ? Анка маань Монголоос өөр улсын хэл сурч ирсэн. Ямар хэлээр ярьдаг вэ? Тэдэртэй харьцуулбал монгол хэлний хэцүүхэн ялгаа юу вэ? Би англи хэлээр ярьдаг, унгар хэлээр ярьдаг. Бас герман хэлээр сурсан. Герман хэлээр одоо ярьдаггүй гэхдээ сурсан. Тэгээд миний бодлоор хамгийн хэцүү хэл нь юу? Хамгийн хэцүү хэл монгол хэл байна. Хамгийн оноо суффикс байдаг, суффикснууд байдаг. Бас бичих бас хэцүү байсан. Унгар хэл, англи хэл, герман хэл бүгдээрээ латин ABC-тэй байна. Гэхдээ монгол хэл хэрэгтэй байна. Бас хүчин монгол бичигтэй байна. Ингэсгээд монгол хэл хамгийн хэцүү байна. За тэгвэл одоо монгол хэлний хамгийн гоё нь танд юу вэ? Би монгол хэл сонсогч дуртай. Миний бодлоор магадгүй герман хэл хамгийн хатуу байна. Гэхдээ монгол хэл сонсоод юм гоё байна. Юу энэ хатуу биш, easy going юм шиг бас сонирхолтой. Тэгээд монгол хэл сонсогчдод бас дуу хамгийн сонирхолтой байна. Монголын дуу. Ямар дуу мэдгүй дуулж болох уу? Дуулж чадахгүй. Сурсан дуу байгаа юу? Сурсан дуу байхгүй. Бид дуу сурсангүй. Сонсох дуртай. Сонсох дуртай. Ямар дуу сонсож байна та? Олон монгол хүн дэхүү мэдэн. Дэхүүгийн дуунаас. Тий. Дэхүүгийн дуу дуртай бас юу энэ завгүй. Мэдэн. Завгүй бол нэг завгүй хоёр дахь завгүй гэнэ. Тий. Тэрийг мэдхүү. Мэдэн. Нэг жоохон тоолж зүлээж. Тэгээд модерн дуу сонирхолтой байна. Миний бодлоор энэ рэп дуу монгол хэлээр хамгийн сонирхолтой. Гэхдээ үртийн дуу хамгийн дуртай. Үртийн дуу сонсогч дуртай. Тэгээд энэ юу энэ хүчин дуу бас сайн байна. Энэ магадгүй энэ зөвхөн энэ нутаг шиг. Яагаад би мэдэхгүй. Уртын дуу сонсохоор уу? Тэг уртын дуу сонсон. Сайн байна. Мэдээ бодлоо. Ямар мэдрэмжтэй. Нутаг шиг гэж шүү дээ. Тэг нутаг шиг. Яагаад мэдэхгүй. Унгар хэл, монгол хэл адилхан биш. Ингэсгээд яагаад ийм надад нутаг шиг байдаг мэдэхгүй. Гэхдээ би уртын дуу сонсоод Монголын худуу үзэж чадна. Зөвхөн би гэртээ байна санаатай. Хамгийн сонсох дуртай уртын дуу ямар дуу? Хамгийн сонсдог дуу надад хамгийн сонсдог Монголын дуу баггүй. Яагаад би оноода Spotify сонсоод. Тэгээд Spotify-д шин Монголын дуу ирвэл би зөвхөн энэ favorite ад хийжин. Гэхдээ
би юу ин сонгоогүй олонуда. Магадгүй би такситээ яваад олонуда жолооч Монголын радиотэй байна. Эсвэл хөдөн найзуутай яваад ин артиндуутэй байна. Тэгээд юу надад нэг Монголын найз байдаг. Тэгээд нэг Монголын найзтай хамгийн олонуда хөдөн яваад олонуда миний ээж тэмээчин байсан дүүтэй байна. Ийм хамгийн дуртай. За Амката 4 жил Монголд байсан гэж байна тийм ээ. За 4 жилийн туршид тэгвэл та хөдөөгөр хэрэг явсан бэ? Тэгээд Монголын хөдөөнөддөг танд ямар санагдсан бэ? Монголын хөдөөн за би хускод явсан. Хускод миний бодлоор эмэргүй байна. Хамгийн моднууд байдаг, тэгээд нүртэн байдаг. Тэгээд энэ хамгийн сайн тэндээс хангаж явсан. Өөр хангаяар хангайд. Тэгээд би хөдөн яваад бас энэ нутаг шиг feeling байж болно. Архангай өөр хангайд би яваад ийм юм бэ. Ийм нутаг шиг санаа. Гоби уг байхгүй. Ямар санагдсан бэ? Гой хамгийн гой. Өөрөө ивэл тэгээд би гадаа яваад однууд хамгийн однууд үзэж чадна энэ сүний зам тэн байдаг. Тимэчүүд тэн байдаг. Тэгээд говбас хамгийн гой байна. Би дуртай. Монгол хүмүүс ямар санагддаг вэ? Монгол хүмүүс миний бодлоор хамгийн friendly. Найзууд шиг магадгүй. Тэгээд би за их сургуулиас уучлаарай. Гэхдээ би их сургуулиас хизүй сорсон. Магадгүй жахан санаа авсан. Гэхдээ би олонуда дэлгүүрт явсан. Тэгээд тэндээс өнөөдрийн хэл сорсон. Би оюутны байрын хажуудын байдаг жижиг дэлгүүрт яваагүй. Одоо би монголоор ярьж чадахгүй. Тэгээд миний бодлоор монголоор маш сайн ярьж байна. Айгуу сайн үргээ илэрхийлж байна. За дуудлага явдвал ямар ч гадаад хүн бол ер нь одоо би ч гэсэн гадаадд очиод гадаад их сурахад иймэрхүү дуудлагатай ярина штэ. Тэрвэл бид нар бол одоо сайн сурсан баяр хүрмээрээ ер нь сайн ярьж шүү. Баярлаа. Тэгээд миний бодлоор миний нутаг байдаг багшуд бас ийм хийсэн. За гадаа яваарай. Гадаа яваад монгол хүмүүстэй ярьдаг чи ярьж чадна. Тэгээд ийм яг зөв байсан. Миний жижиг дэлгүүр байдаг, эсвэл магадгүй том дэлгүүр бас байдаг хүмүүс жолооч жахан гадаа байдаг хүмүүс, монгол хүмүүс хамгийн олонуда би хаашаа явмаар байна, ямар газарт үзэж хэрэгтэй, ямар нэгэн үг муу хаяасан тэгээд үгтэй яаж хэрэгтэй ийм бас хийсэн тэгээд би монгол хүмүүсээс хамгийн олон сурсан. За Акамад яв олон монгол найзуудтай болж гинөө. Тэгээд монгол залуучуудтай одоо бас найз нөхөд болж гинөө. Тэд ер нь царайлаг санагдаж гинөө. Юу гэж бодож байна? Монгол найзууд байхгүй. Олонуда монгол хүмүүс за анхудаа бас үзсэн танилцсан за бид нар найзууд байдаг гинэ. Хамгийн оноо залуучууд юм гинэ. Гэхдээ миний бодлоор залуучууд царайлаг байна уу? Манай монгол залуучууд ер нь хэр юм handsome физикал байна. Юу гэж бодож байна? Гэхдээ унгар хүмүүс олонуда ийм хэрэггүй. Жахан энэ за анхудаа танилцсан acquaintance байдаг юм да бит магадгүй хамтаа жирдэг эсвэл ангийн найзууд байдаг. Гэхдээ найзууд биш.
Ингээс тэгээд миний бодлоор би олон монгол найзуудтай биш. Гэхдээ ийм монгол найзууд ийм хамгийн сайн найзууд байдаг. Ийм хамгийн сайн санаатай олон сурсан, олон улсад явсан, үзсэн хүмүүс залуучууд жаахан хэцүү. Би одоо бас их сургууль яваад, их сургуульд суудаг. Тэгээд царилэг залуу байхгүй нөө ингэсэн. Би одоо хорин зорганастай. Тэгээд би Монгол улсын их сургуульд одоо бакалавр дипломын хийж. Тэгээд миний олон ангийн найзууд энэ 21 настай. Тэгээд ийм 21 настай надад жаахан энэ хүүхдүүд шиг байна. Тэ Гадуур явахт яаж? Ангагийн сонирхдаг. Оо ямар хөө ямар тэ кул залуу вэ? Тэ миний бодлоор би сургууль байдаг найзуудтай магадгүй гадаа яваад миний миний охин чи яагаад тийшээ яагаад магадгүй асуугаагүй яагаад такситэй яваад автобус байдаг ийм юм шиг. Игээсгээд миний Монголын найзуудын энэ залуу настай биш. Гэхдээ гайгүй сайн байна. Ийм ангийн найзууд бас сайн байна. Жаахан миний бодлоор хүүхэд шиг. Гэхдээ 2-4 жилийн дараа гайгүй. Одоо манай Монголын үндэсний баяр цагаан сар удахгүй болгож байна. Жил бүрийн 2 дугаар сард болдог. За цагаан сар гэдэг баяр маань ер нь бол малчтын баяр. Өвлийг өндөөд аваад энэ маш хүйтэн энэ улирлыг та нар мэдж байгаа штэ монголчууд нүүдэлчин ард түмэн. Тэгээд энэ одоо дулаан байранд хүмүүс ингээд дулаахан ундаад байгаа. Тэгээд өвлийн цагт одоо мал гэдэг зүйл бол энэ хүйтэн нэг маш хэцүү байгаа. Тэгээд энэ өвлийг ингээд дуусгаад мал нь ингээд одоо хавртай өрн дулаан цагта зунтай хавар гэдэг улиралтай одоо эрүүл инх залгаж байгаагийн баяр л та малчин хүмүүсээ анка манай ойлгож байгаа миний ярьж байгааг ойлгож байна уу? Тийм ойлгохгүй бол хэлээрэй заа яа би дахиад тайлбарлаад өгнө за. Тэгээд ингээд малчтын баяр манай монголчууд чинь нүүдэлч удамтай ард түмэн энд одоо хэдийгээр Улаанбаатар гэдэг ийм хотод суурьж жаад ирсэн бидний өвөг дэцүүл тэр чигээрээ нүүдэлчин. Тийм учраас бид нар ч гэсэн энэ цаг үед нүүдэлчдийн үрсад тийм учраас бид нар цагаан сар гэдэг баярыг хавртай золгож байгаагийн баяр гэж одоо бэлэгдэж хийдэг. За тэгээд цагаан сар гэдэг үгийг анх сонсоод ер нь юу гэж бодож ийсэн бэ? Ер нь ямар баяр юм бол тоо? Яадаг юм бол тоо гэж ер нь хамгийн анх бодож ийсэн бэ? Анхудаа сонсон би Өнгөрийн их сургууль байсан. Тэгээд би жаахан сураг үзсэн бид Өнгөрийн их сургууль сураад энэ Монгол судлаачийн мэргэжлэлтэй хүүхдүүдийн хамгийн сайн нэг DVD байдаг. Тэгээд энэ DVD-нд миний бодлоор би ийм анхудаа уншсан. Тэгээд анхудаа зураг үзсэн. Би магадгүй энэ Унгарт бас нэг баяр байдаг. Тэгээд магадгүй юм шиг байж болно. Гэхдээ дараа энэ жижиг текст уншсан. Тэгээд ийм адилхан биш. Өөр баяр байна. Тэгээд тэнд энэ цагаан сарын тухай уншсан, тэнд анхудаа үзсэн. Ямар нэгэн хуультай байдаг, ийм мэдэхгүй байсан энэ зураг үзсэн. Гэхдээ терминологи сонсонгүй. Ингээд боцмоц ямар байна, ямар нэгэн махас хийж ийм мэдсэнгүй. За Японд дээр үед бас Монгол шиг ингээд 2-3 сарын хугацаанд ингээд цагаан сарыг тэмдэглэдэг байсан. Одоо хийж байгаа юм шүү. Үгүй одоо тэхгүй шүү дээ. Одоо бүр шинэ жилдээ нэгтгэгдсэн. Тийм үү. Бүр дайны дараа тийм болсон юм шиг байна. Гэтэ хятад энэ Азийн орнууд ч юм бас цагаан сар хийгээд байгаа шүү дээ. Тийм цагаан сараар тий. Япон болсон уу? Тийм Япон болсон бүр одоо шинэ жилээр
Одоо аав ээж дээр эсвэл өвөө эмээ дээр очиод золгоод тий бидний жичлээд хамт цаг өнгөрөөдөг юм баяр болсон байна. Бага тэгээд за Унгарын тэр одоо шинэ жил хэлээс цагаан сараас одоо юугаар ялгаатай вэ? Ямар ялгаа байна? Унгарын шинэ жил энэ зөвхөн юу нэг сарын нэг байдаг. Миний бодлоор цагаан сар шиг юм байсан бол бид нар фашанг хэлээд энэ зөвхөн энэ карнавал шиг байдаг. Тэгээд унгар хүмүүс энэ карнавал шиг баяр байвал увлиг баяртаагинэ тэгээд хаврыг ирнэ хавар хүрдэнэрээ гинэ ийм хаврын баяр хаврыг өгдөж авч байгаа. Тэгээд ямар нэртэй вэ тэр нь? Фашанг. Фашанг. Тэгээд би жаахан юм тэн адилхан уу хэдэн сард болдог вэ өнгөрт? Миний бодлоор одоо 2 сар байдаг. 2 сарын 3-р 7-нд магадгүй гэхдээ юм бас юм юу цагаан сард адилхан 1-7-нд биш магадгүй энэ 2-р сарын 3-р 7 биш зөвхөн юу лунар календартэй шиг. Жил болгон өөр. Тий. Гэтэ Монголын цагаан сар ч гэсэн бас ингээд жил болгон 2 дугаар сард өөр. Тэгээ Унгарын баяраар ер нь юу хийдэг вэ монголчууд? Монголчууд энэ унгарчууд бас хамгийн олон жилийн өмнө энэ мачин шиг байсан. Тэгээд мачин хүмүүсийн хамгийн том хувцастай юм байсан. Ийм хувцас өмсөд гадаа яваад замаар ирээ тэгээд тэнд агадгүй Хаандаа ингээд бэлэг өгдөг. Бэлэг өгдөг, хүүхдүүдийг бэлэг өгдөг. Хоомол хийж ямар энэ донат шиг юм хийж. Тий боо хийж. Тий. Тэгээд ийм идээд хамгийн олон мах идээгүй. Мах иддэг юм уу цагаан сараараа? Унгар хүмүүсийн ийм баярт хамгийн олон мах идээгүй. Яагаад гэвэл гахайтэй байсан. Тэгээд гахай ийм 2 сард 3 сард жижиг байна. Тэгээд мах авч чадахгүй, олон мах байхгүй. Ингээд хамгийн олон мах идээгүй. Гэхдээ энэ бог ижин тэгээд замаар ирэл энэ том процесстэй мачин хүмүүс эмэгтэйчүүд хамгийн гоё нүдэсний дэртэ бас орж болно. Тэгээд өөрөө ирэл тэгээд энэ баярын last өдөр байвал хамгийн том гал бас хийж байна. Bonfire хийж байна. За бид цагаан сарын тухай үргэлжлүүлээ ярьж байна. Тэгээд Анка маань одоо хэдийн Монгол улсад 3-4 жил болсон учраас 3-4 цагаан сарыг үзсэн байгаа шүү дээ. Тэгээд бид 19 гэрт ирсэн. Тэгээд за водка за айрагайза огара ийм сонирхолтой байсан. Гэхдээ энэс мөн би унгар цагаан сараас сурсан ингээд Монгол ирсэн дараа ямар хол байдаг юм мэдсэн арулбэн тэгээд юу ийм хийж хэрэгтэй бас сурсан. Ямар нэгэн хувцас өмсөж хэрэгтэй магадгүй эмэгтэйчүүд бүсгүй одоо явж чадахгүй. Ийм юм сурсан. Миний бодлоор цагаан сар хамгийн сайн баяр байна. цагаан сараар их архиусан нэг сонирхолтой. Анхудаа их архиуч хэрэгтэй байсан тийм. Миний найз
За Монгол найзтай явсан, бас дахиад нэг Унгар найзтай явсан. Тэгээд ийм Унгар найз арийнхооч чадахгүй байсан. Ингээс би бүгд арийнхооч хэрэгтэй байсан. Нөө гайгүй юу? Гайгүй байсан. Ихтэй. Дахиад игуда би вигэхгүй. За танд цагаан сарын хоолноос хамгийн дуртай нь юу вэ? Хамгийн сайхан гоё санагдсан юу вэ? Бас хамгийн сонир санагдсан юу вэ? Best нь юу вэ? Worst нь юу вэ? Би Монгол хоол дуртай. Ингээс тэгээд би цагаан сарын хоол дуртай, надамын хоол дуртай хамаагүй. Өдөр бүрийн хоол бас дуртай. Гэхдээ цагаан сарын бууз, цагаан сарын тий хушуур магадгүй чихэр мэхэр байдаг болоонуудаа надад чихэр мэхэр хамаагүй. Жаахан шоколад чихэр мэхэр хамаагүй. Гэхдээ цагаан сард шин аруу бас олонда байдаг. Тэгээд ийм бүгдээрээ хамгийн гоё амттай байна. Миний бодлоор Монголын ухримах, яманимах бас юу ухр яма Одоо Хон. тавш. тийм хонимах бас хамгийн гоё амттай миний бодлоор. Тэмэнимах бас адуунимах Жицэн үү? бүгдийг ийцэн. Хамгийн гоё нь ямар байсан бэ? Тавш болол. Адуунимах. Гэхдээ өдөр бүр адуунимах видэж чадахгүй. Ингээс ихэд өдөр бүр би мах хидээд ухримах бас яманимах. Миний бодлоор. За тэгвэл одоо шаржигноор бичсэн подкастаа үргэлжлүүлээд нэг хөгжилтэй тоглоом байгаа тийшээ. Тэгээ тэр тоглоомороо бас үргэлжлүүл. Энэ бол нөгөө Монгол одоо цагаан сартай холбоотой үг таад шоу бит хоёр одоо чамд цагаан сарын ингээд үг хэлгээр анкаман ингээд таагараа яг юу байдгийг ингээд хэлээрээ тий. За шоугаас хэлэх үү? Битүүн. Битүү юу байдаг? Тийм. Битүүн гэдэг үг. Битүүн гэдэг тий. Юу гэж бодчих. Ямар утгатай бол тийм ээ. Өргөн бодож байгаагаар л хийж болно. За би битүү бодлоод битүүийн магадгүй цагаан сарын өмнө нэг өдөр байвал ийм битүү байна. Битүү юм хийж чадахгүй юм уу? Сайн нэдэхгүй. Би за ийм өдөр битүү байдаг, битүү ийм сонсон, холонуудаа сонсон. Гэхдээ амратын өдөр битүүгүй. Сайн нэдэхгүй. За битүүн гэдгийг шааман тайлбар. Цагаан сарын өмнөх Цагаан сарын өмнөх өдрийг хэлж байна. Окей. Крисмас өмнөх өдрийг Крисмас ив гэдэг шиг тий. Түүний өдөр. Окей. Шинэ сарын эхлэхийн өмнөх өдрийг битүүн гэж хэлдэг. Одоо энэ бүх жилийн төгсгөлийн өдрийг битүүн. Тэгээд дараагийн цагаан сарын шөнийн нэг гэдэг бол шинэ сар эхэллээ, шинэ хавар эхэллээ тий. Тийм утгаараа сүүлийн өдрийг битүүн. Цагаан сарын шөнийн өмнөх өдрийг битүүн буюу битүүл гэж монголчууд хэлдэг байх нэ. Шоо битүүний өдөр юу гэдэг вэ? Битүүний өдрөө за би юу хийсэн бэлээ. Нэг мэдсэн чинь л тэгэл шинэ нэгэн 2 3 болцсон байсан. Тэгэж хэдэн жил 30 хэдэн жил амьдэрсэн. Бараг тэгсэн дөө. За дахиад нэг үг хэлий таагаарай та нар таалгая. За золгох. За бараг мэдэх бах уу. За зогог мэдэхгүй сонсон гэхдээ хамгийн өндөр сонсоогүй. Гэсэд би сайн мэдэхгүй. Золгож байсан уу та? Магадгүй greeting юм уу? Энэ цагаан сарын им мэдэн цагаан сард магадгүй гэрбүлийн газар tilfell in хамгийн specific greeting бас байдаг. Тэгээд им байж болов. Greeting.
Тийм greeting. За яг байж болно л да тий. Гэтэ нөгөө залгах гэдэг чи одоо улс устаас өөр байгаад юм л да. Тэг манай Аз хүмүүс уу монголчуудын хувьд л одоо нөгөө ээж аав өвөө эмээдээ ийм юм уу? тий ингэж залгадаг. Окей. Энийг санаж байна. Тий, мэдэн. Окей. За шинийн нэгний өглөө буюу за шинэ хавар хэлж байгаатай холбогдуулан өнгөрсөн жилийг бид нэр их сайхан өглөө тий сайн сайхан эрүүл байлаа. Тийм учраас ээж аав өвөө эмээдээ одоо анка маань ээж аав давчид би өнгөрсөн жил үнэхээр сайн байлаа эрүүл байлаа. Та бас сайн байна уу гэдэг ингээд залгах зүйлийг монголчууд залгах гэж нэрлэдэг байхгүй юу? Тэгээд энэ залгаж үзсэн хадагтай. Тэр үл Ахмад настангуудаа хүндэлж байгаагийн хэлбэр юм л да. Окей. Одоо анка бол одоо надаас дүүш үдээ тий 26 настай. Тэгээ би чамаас ингээд ихч тийм болохоор чи одоо ингээд зовлох юм бол би ингээд ингэж доогуур нь хийж байгаа учир нь бол ерөөсө хүндэлж байгаа би тань ингээд хүндэлж шүү гэдгээр тэгээд хэрвээ одоо чи ингээд анка шоогоос дүүвэл шоо ингээд чиний ингээд даагуур сайн байна уу окей. амар байна уу гэж монголчууд ер нь залгадаг. За залгах гэдэг нь ийм учиртай байна шүү. За манай хүчлээ тоглоом үргэлжилж байна. Тэгээд цагаан сарын холбогдлолтой өгөөдөр үргэлжлээд байгаа болохоор хэцүү байна уу? Ер нь яа чинь. Одоо 2 үгүй ш. За яах вэ? За яг сураад авчих. Одоо анка цагаан зодгоё гэх юм шүү дээ. Хэрвээ анка банд бас багштайгаа залгах нь шүү дээ. Багшаа залгоё гэж хэлдэг байх нь шүү. За миний таалах анкад маань таалах үг бол энэ болохоор одоо манай үндэсний хоол хүнстэй холбоотой үгнүүд байна. Ууц гэж яг юу гэсэн үг вэ? Ууц юу? Яг юу гэсэн үг? Мэдгүй. За найзуудтай гэрээр цагаан сараар очсон шүү дээ. Тий. Тэгээ ингээ ширээн дээр ийм идэ байгаа. Тий. Бөөрнхий. Тий. Тэрний хажууд нэг мах. Тий. Хоньны. Тий. Ийм сүүлтэй ийм мах байсан. Тэрнийг идэж үзсэн үү? Үзсэн. Гэхдээ за ийм нэг юм байдаг. Ийм би хамгийн сайн сурсангүй. Игээсгээд би зөвхөн за чи юу хийчих. Ийм хийж нэгэсгээд хамгийн мэдэхгүй. Тэгээд өөр хүмүүс юу хийж ийм үзээд тэгээд за монголчууд цагаан сараар айлд ороод ийм ширээн дээр байдаг ийм бөөрнхий эдэнээс заавал идэх хэрэгтэй байдаг. Түүний хажууд байгаа бид нэр монголчууд хэлжсэнээр хоньны одоо ийм мах буюу ийм сүүлтэй зүйл ууц эсвэл одоо зарим үед ийм үхрийн өвчөөгч бас хэрэглэж болдог. Түүнийг бид нэр ууц гэж нэрлэдэг. За тэрнээс цагаан сараар айлд орсон бүх хүмүүс идэх ёстой байдаг, амсах ёстой, хүртэх ёстой байдаг шүү. За түүнийг ууц гэж нэрлэнэ. Бөөрнхий эдэний хажууд ийм мах байх юм бол юу гэдэг лээ? Ууц. Зүг. За дараагийн нь бол анкад маань их амархан санагдах байх. Бууц гэж юу гэсэн үг вэ? Бууц нэг махтай хоо тэгээд юу гүрэл хэрэгтэй ус хэрэгтэй хийж чана. Бас хонь махтай олонуда хийж хонь мах юу grinded meat биш энэ зөвхөн энэ chopped байдаг энэ юу сонгин ирнэ тэгээд жижиг доонд хийж тэгээд дараа энэ steam хийж хэрэгтэй тэгээд
имошик. Жорин зааж өгсөн. За нөгөө Нэг хоёроо хийсэн. Тэгээд юу авч хэрэгтэй, тэгээд ямар удаа хийж хэрэгтэй мэдээ гэхдээ эндээс яаж хийцүү. Би олоноо хаа хийж дөрөв. За Ханка маань Монголд ирээд ер нь хамгийн дуртай байсан зүйл чинь юу вэ? Хамгийн дуртай хийж үзмээр санагдчихсэн. Одоо ер нь энэ ямар гоё юм бэ гэж бодчихсон зүйл. Үнэр. Монгол улсад нэг хамгийн сонирхолтой үнэр байдаг. Тэгээд бидний онгоц ирсэн онгоцны будалтын сүүгийн үнэртэй байсан. Тэгээд ийм хамгийн сонирхолтой хамгийн сайн байсан миний бодлоор. За тэгвэл та одоо Монголд шинээр ирэх гэж байгаа гадаад хүмүүсд ямар зөвлөгөөр байна? Хийсорээрээ гэхдээ дэлгүрд яваарэ. Тэгээд дэлгүрд содог эмэгтэйчүүдээс суугаарай юмаа суугаарай. Тэндээс хамгийн олон юм сууж болно. Тийм. Монгол хэлээр хамгийн хэлэх дуртай, ер нь хэлэхэд хамгийн гоё санагддаг үг нь ямар үг вэ? Ангад маань. Хэлэх болгондоо энэ үг ямар гоё юм бэ те? Ингэж боддог. Монгол хэлээр хамгийн олоннуудаа тэгээд хамгийн дуртай үг миний бодлоор энэ soil байдаг. Монголын soil хамгийн deep байгаа. Ингээс тэгээд миний бодлоор Монгол soil ийм үг ийм хоёр үг хамт би хамгийн дуртай. Тэгээд би хамгийн олоннуудаа ийм сонсоод хэлээд унгар хэлээр бас миний авэж асуудаг за чи юу сорсан яага читэн байдаг ийм юм асуудаг Монголын соёл би Монгол соёл дуртай Монгол соёл сонирхолтой хэцүү хамгийн олон жилийн өмнө ихсэн юм байвал гэсгээд миний бодлоор энэ Монгол бас соёл хамтартай. Цагаан сараар очих айлууд байгаа юу? Найзууд нөрсөн байна уу одоогоор? Одоо сайн мэдэхгүй. Магадгүй гадаад найзуудтай бас танилцаад Монгол найзуудтай магадгүй танилцаж болно. Ачиртай явахгүй мó мэдэхгүй. Түнд явахгүй. Тэ одоо сайн мэдэхгүй. Гэхдээ танилцаад бол бид баярдаг. Магадгүй манай подкастыг үзэж байгаа олон хүмүүс Анкаг маань за цагаан сараар манайд ирээрэй гэж өөрөө л очих уу? Магадгүй. Миний бодлоор Монгол соёлд байдаг бүгд юм хамгийн хүчин юмээс ирвэл. Ингэсгээд миний бодлоор бүгд энэ миний Монголын соёлын юм сонирхолтой тэгээд жаахан хэцүү. Би хийж чадахгүй мó хэрэгтэй юу хэрэггүй мó ийм олоннуудаа бодъё. Тэгээд ингэсгээд магадгүй цагаан сарын соёл надад хамгийн хэцүү цагаан сарын гэр бүлийн баяр. Тэгээд нэг хоёр удаа би найзуудтай Монгол гэр бүлд явсан би юу хийж хэрэгтэй ийм бодсон. Гэхдээ ийм бас хамгийн сайн байна. Энэ ямар олон соёлын юм мэдэж хэрэгтэй, хийж хэрэгтэй ийм хамгийн сайн сонирхолтой юм. Тэгээд миний бодлоор энэ хүүхдүүд бас би хүүхдүүд үзээд тэгээд юу ийм хүүхдүүд хийж ийн хаанаас ийм сураад бас сонирхолтой тэгээд хамгийн гоё юм бэ. Тэгээд яагаад гэвэл
Монгол хүмүүс ийм соёлын юм энэ сургуулиас сураагүй. Гэхдээ гэр бүлээс ийм бүгд юм аваад тэгээд ийм хамгийн сайн миний бодлоор. За МК-д одоо Монгол улсад сурж байгаа тий сурч дуусаад ингээд төгснөөхөө дараа та одоо яах санаатай вэ? Одоо Монголд үлдмээр байна уу тий? Монголд ажилламаар байна уу? Цаашдаа үргэлжлүүлээ сурмаар байна уу тий? За эсвэл одоо нутг руугаа яа бүр буцмаар байна уу? Ямар байна? Одоо би хамгийн сайн мэдэхгүй. Их сургууль дахиад 2 жил байдаг. Тэгээд миний санаа зовгон нь за дараагийн жил тэгээд 2 жилийн дараа би им хамгийн сайн үзэж чадна. Гэхдээ одоо миний санаа би энэ сумаар байна. Монгол сумаар байна, Монгол ажилламаар байна. Гэхдээ магадгүй нутаг бас явмаар байна. Гэхдээ тэнд амтрааргүй байна. Зөвхөн Унгар улс үзсэн тэгээд тий Унгар улс дуртай. Гэхдээ Монгол улсын нутаг шиг байна. Баярлалаа. Ямар сайхан үг вэ? Энэ бас сонирхолтой юм. Одоо миний унгарсан бакалавр дипломын ажил унгар хүүхдүүд сургууль, дунд сургуульд, баг сургуульд, их сургуульд Монгол улсаас юу сураад байсан. Тэгээд одоо олод унгар хүүхүүд Батхан, Чингис хаан тэгээд энэ татар хүмүүс бас их Монгол улсад байсан ийм мэдэхгүй. Тэгээд миний бодлоор одоо энэ нэг хамгийн алдартай тэтгэл байдаг энэ стипендиум Hungaricum. Тэгээд хамгийн олон Монгол хүүхүүд ахлах сургуулиас их сургуульд унгар улсад яваад тэгээд миний бодлоор ийм хамгийн сонирхолтой юм ийм хүүхдүүд одоо Монгол хүүхдүүд унгарт явлаа ямар олон юм унгар хүүхдүүдийг ярьж хэрэгтэй ярьж чаднаа. Тэгээд ийм юу тэтгэлгээс олон унгар хүүхүүд бас сонсоод миний бодлоор хамгийн олон биш гэхдээ олон унгар хүүхдүүд бас Монголд ирж чаднаа. Тэгээд 1-2 жил энэ суудаг дараа нутагт яваад Монгол улсаас бас ярьж чадна ямар соёлтой, ямар түүхтэй. Тэгээд би эндээс бас бодсон. Магадгүй унгарч явж хэрэгтэй би мөсөс төгсөөд унгарч явж хэрэгтэй. Тэгээд магадгүй сургуульд ямар удаа Монголын түүх соёлдээс ярьж болохгүй мó ийм юм шиг хийж чадахгүй мó эндээс бас бодсон. Яг гэвэл миний бодлоор одоо унгар хүүхдүүдийг ийм бас жаахан бодож хэрэгтэй. Тэгээд үзэж хэрэгтэй бид neighbors байсан. Тэгээд Унгарын түүхийн хичээлд бид энэ хүүчин байсан юмээс амар олон сураад. Яагаад бид Монгол улсаас ийм олон сураагүй? Яагаад бид Чингис хаанаас, Батханаас одоо ярдаггүй? Тэгээд ийм бидний түүхэй бас Батхан тэнд байсан, Алтан урд тэнд байсан. Батхан хин бэ? Хаанаас ирсэн? Алтан урд хаанаас ирсэн? Тэгээд ийм ахлах сургуульд суудаг хүүхдүүд одоо ийм мэднэ. Гэхдээ дунд сургуульд бид сураад ийм олон удаа дунд сургуульд суудаг хүүхдүүд мэдэхгүй. Ийм санаа багхгүй. Зүүн түүхийн хичээл суудаг тэгээд сонсоо тэгээд ийм байсан. Тэгээд эндээс бас би бодсон тэгээд магадгүй мөсөс төгсөөд гэртээ яваад магадгүй тэтгэлэгтэй ажилламаар байна. Гэхдээ эндээс дараа бас гэхдээ би Монгол улсад сумаар санаа байсан. Тэгээд гэхдээ миний бодлоор одоо нэг жилд 200 Монгол хүүхэд унгарт явж болно. Тэгээд ийм олон Монгол хүүхэд унгарт явлаа. Унгар хүмүүсийг бас санаа байж болно.
юу суурсан, яагаад ийм суурсан, яагаад ийм Монгол хүмүүс энд байдаг. Эсвэл юу энэ шин түүхт бас энэ юу энэ relationship байсан. Энэ Оросус юу энэ Оросусын тал биш гэхдээ Монгол бас Унгар үз бас энэ Russian influence байсан. Ингэсгээд ийм магадгүй зүүн жирийн юм биш гэхдээ ийм юу энэ одоо байсан түүхт бас хамгийн олон Унгар хүн ийшээ ирсэн, олон Монгол хүн Унгарт явсан. Тэгээд энэ бас миний бодлоор сонирхолтой яагаад магадгүй эмээ өвөө эдээс яриаггүй. Тэгээд яагаад хүүхдүүд энэс асуугаагүй. Тэгээд эндээс бас бодсон гэхдээ Монгол Унгар хамгийн юу энэ хамт түүх байдаг. Тэ Түүхээр ялчгүй холбоотой ард том байгаад шүү дээ тий. За тэгээд энэ хүрээд энэ удаагийн манай монгол хэлээр ярьдаг дэлхий шарчигнуур бичээ подкастын маань дугаар өндөрлөх гэж байна. Тэгээд бидэнтэй бас их болсон сайхан монгол хэлээр маань ярилцсан, Унгар улсаас ирсэн оюутан Анкада баярлалаа. За бидний подкастэд хүрэлцэн баярлалаа. За би энэ байж болсон баярлалаа. Энэ удаагийн дугаарыг маань хамтран хөтөлсөн Японы иргэн монгол хэлээр маш сайн ярьдаг. За монгол бичгийн сайхан бичигдэн Шимамуро Шада бас маш их баярлалаа. Энэ удаагийн ивент тэтгэгч бидэнд энэ сайхан байр тийм ээ боломжийг олгосон Copy and Wine House-ийн хамтлаланда баярлалаа. За танай офис энэ улсын их дэлгүүр болон за Тэнгис кино театртай хэрвээ магадгүй ойрхон бол та өдрийн цагаар копи явахыг хүсвэл та манай Copy and Wine House-ийн хамтлалан руу холбогдоод копигаа хүргүүлж болно. Бүх төрлийн копи гардаг. За харин оройтой найз нөхдөөрөө хамт олноороо wine уугаад ярилцахыг хүсвэл манай Copy and Wine House дэрж сайхан халуун wine уухыг урьжээд ингээд дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай. Баярлалаа залуусаа. Баярлалаа.